Сайн байцгаана уу? Энд байна. Тэгэхээр би ариун сүнсний бэлэг авсан талаар лайв хийж байгаа. Тэгээд зарим нь таас үзэж байгаа хаа гэж бодож байгаа баяртай хамт. Тэгээд эдгээр лайв хийсэн дараа бас хүмүүсээс янз янзын комментууд ирдэг л дээ. Асуултууд бас ирдэг байгаа. Тэгээд ингээд анзаарахаар тодорхой бэлэг авсуудаас айсан бас байдаг. Тэрийг яаж хэрэглэхийг мэдэхгүй бас байдаг. Зарим нь бэлэг авьяастай хэсгээ бас мэддэггүй байгаа. Тийм ба. Тэгэхээр нэг ер нь бол яг хамт залбирч явах үед ч юм уу магадгүй иш үзүүлгийн үеэр магадгүй сүнс ялгах чадвартай хүнийхээ хувьд заримдаа ямар хүмүүс одоо гэдгийг хүмүүсийн бэлэг авьяасыг ер нь би мэддэг. Та тийм бэлэг авьяастай тийм дуудлагатай байж тээ гэж хэлдэг л дээ. Тэр үед ялангуяа сүнс ялгах чадвартай байж тээ гэж хэлэх үед хүмүүс хайдаг. Тэгээд би сүнс хармааргүй байна. Бодсон сүнсээс айдаг. Тэгээд байн хард юм уу яа энэ бэлэг чи яа тийм би ийм бэлэг амааргүй байна. Би өөр бэлэг амаар байна гэж хэлдэг л дээ. Гэтэл энэ тухайн бэлэг авьяасыг ариун сүнс өөрөө хуваарладаг. Энийг таны хүслээс гэхээс илүү таны чадвараас таны дуудлагаас хамаардаг байгаа. Хийх байгаа ажилтаа чинь холбоотой. Тэр хүн болохоор яг хүүхдийн каунслинг хийдэг тийм хүн байсан. Өөрөө тийх хүсэлтэй гэр бүлийн каунслингаас доктороо бүр хүүхдийн каунслинг буюу зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг. Тэгээд мэдээж тэр хүнд бол ер нь каунслераар буюу зөвлөх үйлчлэгээр дуудагдсан их хүмүүст discernment gift буюу сүнс ялгах чадвар өгдөг. Мэрэгэн ухаан мэдлэгийн үг бас өгдөг байгаа. Ягаад гэвэл тухайн хүмүүстэй ажиллах үед яалтчгүй энэ гурван бэлэг хэрэг болдог. Тэгэхээр энэ бүх зүйлийг харахаараа тэр хүн бол одоо таны хэлснээс хойш нөгөө таны хэлсэн тэр ийм чин тэмдгүүд байдаг гэж бүгдээрээ ажиллаад болохгүй байна. Би үнэхээр хүсэхгүй нэг бэлэг авъяасаа чинь гэж надад хэлсэн. Тэгээд чи надад хэлээд явахтай ариун сүнсэнд хэлэхгүй даа л гэж би хэлсэн. Надад тал харамсалтай байсан. Яагтвэл тэр хүн тэр бэлгээ хэрэглэх юм бол илүү үр дүнд хүрэхээр байсан. Бурхны дуудлагыг одоо ариун сүнсний хүчээр хийхээр байсан л та. Гэтэ би энгийн баймаар гэж хэлсэн. Заримдаа хүн сүнслэг байхыг хүсдэггүй. Гэтэл энгийн байх гэдэг нь ямар учиртайг би заримдаа ойлгодоггүй. Ягаад гэвэл үнээр та бурхан дотор дуудагдсан болол үнээр эзэн дотор таалагдахын тулд та үнээр carnal mind биш сүнслэг байж үнээр сүнсний түүний хүчээр болон сүнсээр хийхгүй бол бурханы ажлуудыг хийн гэдэг бол хэцүү. Бусад хүнд одоо магадгүй эвгүй харагдан ч тийм бусад хүн юу гэж хэлэх бол гэж бодогдох юм бол энэ бүхэн явахгүй. Дээрээс нь харагдлаас айсан хүмүүс олон байдгийг би мэднэ. Тэгээ яг тэрхээ хүмүүс яадаг вэ гэхээр хөвчлэн тэр айцаа хөөж залбирах хэрэгтэй байдаг. Харагдлаас айсан айцыг өгсдөө тэгээд харагдлыг гат ч юм уу буруу гэж бодож байсан бол гимшид цэвэрлэх ёстой. Тэгээд зарим нь одоо харилцаар ярих ч юм уу зарим нь яхан сонин харилцаар ярих тохиолдол байдаг л да. Зарим нь хятад хүн шиг ярьдаг ч тохиолдол байна. Зарим нь одоо юу гэдгийг аялгуус дуулахтаа өөр ямар нэгэн дуундар дуулах тохиолдол байна. Энэ үед нь хүмүүс шоолдог байгаа зарим үед. Зарим нь болохоор буруутгадаг байгаа. Инээсээ болоод харилцаас айцсан хүмүүс бас нэлээд байсан. Тэгж бол болохгүй. Тэгээд энэ буруу гаж ч юм уу айц байдаг. Тэгээд тэрх нь өөрөө аюултай зүйл л дээ. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр тэр айцуудыг хүн залуулах хэрэгтэй. Яагаад вэ гэвэл үнэхээр бид нарт Иесус Христ биднэрт айцсан сүнсийг өгөхгүй. 2 дугаар Тимотийн 1:7 уншия. Учир нь бурхан бидэнд айцсан сүнсийг бус харин хүч, хайр ба бие захирахын сүнсийг өгсөн гэж. Үнэхээр биднэрт хүч, хайр, бие захирахын сүнсийг өгсөн. Тэгэхээр үнэхээр бурхан та хайртайгаас болон бурханы хайртай хүмүүс хайртай байх юм бол үнэхээр сүнсээр дүрж хайраар дүрх юм бол тухайн олон хүн туслая гэж бодож байгаа бол ариун сүнсний бэлэг авьяасыг хэрэглэхээс арга байхгүй болно. Тэгвэл бол та ганцаараа юу гэдгийг өвчтөе хүний төлөө залбирлаа гэхэд эдгэрлийн бэлэг авьяастай бол хурдан эдгэрэн шүү дээ. Харин заавалчгүй одоо гин одоо супернатурал над руу хүмүүс явчин ч гэдэг юм уу. Энэ нь өөрөө хэцүү зүйл ч гэдэг юм уу. Ингэж бэлгийг алгачилж голох нь тийм сайн зүйл биш. Ялангуяа өөх бэлэг авьяастай хүмүүс маш цөөхөн байдаг. Хүмүүс өөх бэлэг авьяасаа ч гэсэн баг гойдоггүй. Яг үнэндээ өөх бэлэг авьяас хамгийн чухал шүү. Бурхан өөрөө хамгийн хайртай үгийг биднэрт өгсөн гэдгийг юусоо мартаж болохгүй байгаа. Тэгээ Еврей 13:8 уншия. Иесус Христ өчигдөр өнөөдөр чивээрээ бөгөөд мөнхөд хിവэрэ байна гэж. Тэр үнэхээр түүний Иесус хിവэрэ ариун сүнс ч гэсэн хിവэрэ ариун сүнс хийдэг ажлаа хийсээр өөрийнхөө хүслийн дагуу бурхны дуудлагын дагуу тэр ариун сүнс үнэхээр багаж зэвсгийг буюу бэлгүүдийг хуваарладаг байгаа шүү. Тэгэхээр одоо би нэг ч хүсэхгүй байна. Би нэг чи яах юм гэд
нэг хүн үнэхээр өрнөөс гарахыг залбирч байсан. Тэгсэн чинь мэрэгэн ухааны бэлэг аваас өгсөн чинь чам мэрэгэн ухааны бэлэг аваас өгдлөө гэж би ингээд чи яадаг юм би өрнөөсөө л гармаар байж таньж магж хэлж байсан. Тэгээ би л мэрэгэн ухааны бэлэг аваас чам өрнөөс гарах мэрэгэн ухааныг бас өгнө. Тэгээ чи нэг нэг удаагийн шийдэл биш ээ. Харин он удаан жилиг хаах хэрэгтэй. Одоо хоолоор бол микровейвэнд түргэн халаагч тоол хийгээд идчих юм уу? Эсвэл үнэхээр тариагаа тариалаад ургуулад ургац хураагаад тэрийг янсаад хийх юм уу гэж өөрчүүлэл дээ. Үнэхээр модноос үр жимс авах амархан биш. Сайхан би инжирийн модноос жимс идсэн. Үнэхээр гоё байсан шүү. Тэгээд Иесус дандаа яагаад инжирийн модны тухай ярьдгийг хүртэл ойлгосон. Гэхдээ тэр модыг тарж ургуулад тэнд бараг 30 жил болсон байсан. Тэгэхээр маш их ургац авахаас өмнө бараг олон жил ургац аваагүй гэж хэлж байсан. Тэгээд түүнийг арчилсан л ургац авдаг гэж хэлж байсан. Тэгэхээр энэ бүхнийг харах юм бол бид үнэхээр ургац авдаг байхын тулд арчлах ёстой, хөдөлмөрлөх ёстой болдог. Зөвхөн бэлэг авсаар өстой явахгүй. Яг хөдөлмөрлөх хэрэгтэй болдог, түүнийг суралцах хэрэгтэй болдог, хайраар дүрэн бусдад үйлчлэх хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ хайраар дож бусдад үйлчлэх ёстой бэлэг аваас нь надад биш бусдад зориулагдсан гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Тийм болохоор хоёр гүйцэтгэлээр үнэхээр эзэнд үйлчлж байгаа зүйл тэгээд тэрэндээ бас итгэмжтэй байгаараа гэж хэлмээр байна. Тэгээд бэлэг аваасаа бити айгаараа, бити голоосоо гэж хүсмээр байна. Яг бол эзний бэлэг аваасад бүгдээрээ хүчтэй, бүгдээрээ гоё шүү. Тэгээд тийм учраас үнэхээр бүү мартаараа тэгээд эзэн үнэхээр хайртай учраас бэлэг өгсөн. Тэгээд бэлэг голох нь тийм сайн зүйл ерөөсөө биш. Бэлэгнээс айхан ч гэсэн тийм сайн зүйл биш. Яг бол Бурхны нэг үсэл хангалттай байдаг учраас тань дээр бэлгээ удирдах хүчийг бэлэгтэйгээ хамт яаж ажиллахыг бүх зааврыг бас өгнө гэдэгт бүү эргэлзээрэй. Ариун сүнс энэ бүхнийг удирддаг шүү. Ариун сүнсд итгээрэй. Баярлалаа.